За сайн байцгаана өрх юм үзэгчтэй. Bucket List Talking ээлж чин дугаар та бүхэндээ хүрч байна. За бидэнтэй хамтдаа байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийн дугаарт маш бас онцгой нэгэн сайхан зочин хүрэлцэн ирсэн байна. Алдарт хоёр хүн хамтлагийн дуучин рэпер Гавана буюу Нар Мандах ах маань хүрэлцэн ирсэн байна. За юуны өмнө биднийг урилгын маань хүлээн авч биднийг үзэгчдийн маань хөндлөн хүрэлцэн ирсэн байна. Маш их баярлалаа. Шинэ оны минь төргий. За тэгээд ямарсан энэ бичлэгийг үзэх бүх үнцэг болон байгаа монголчуудтай бэлгийг болон Монголд байгаа хүмүүстэй энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд бас нэлээд олон жилийн дараа би ярилцсан болж байгаа хаа. Тийм. За танаар сонин сайхан юу болж байна? Сүүлийн үед нэлээд хүчтэйгээр эргэн ирэлт буюу comeback хийж байна. Шинэ клипүүд бас цацсан. Гоё өнгөлөг, гоё клипүүд болсон байлаа. За тэгээ танаар сүүлийн үеийн уран бүтээлийн сониноос ярьж хойлоо ярга эхэлсэн зүг баг гэж бодож байна. За сүүлийн үед нэлээд би ч тэгээ айхтар тийм том хэмжээний тийм хамтралж хийсэнгүү тийм энэ том хэмжээний тоглолтууд дээр ч бас зүгтад оролцсонгүй. Тэгээ арай бас өөрийгөө боддгийн одоохондоо тэгж яваад тах бас нэг ажлаа 1-2 жилийн хугацаатаа тэрний өмнө төлөвлөчихэд ч юм уу юмд оролцъё гэж л боддог хүн л дээ. Тэгээд юмаа сайн хийж жижиг тоглолтууд сайн явсан дээр баг гэж бодчих. Одоо сүүлийн үед тэгэл нэг эдгэр чинь гэж ярьдаг нэг хаагаа алгадна гэдэг шиг л бодвол алгадаад байгаа юм бол тэгэл явж. Ер нь завгүй байна уу? Завгүй. Тэгээд ер нь би шинийг сая хэсэг би нэг өөр газар ажил хийж байгаад одоохондоо шинэ мэргэжилтэй болох санаатай. Тэгээд студийн ажлыг эхлүүлэх гээд бэлтгэсэн тиймэрхүү байдалтай байж байна. Студийн гэдэг нь уран бүтээлийг бичих. Тэгээ уран бүтээлчтэйгээ дэмжих, өөрөө шинэ уран бүтээл гаргах. Тэгээд өнгөрсөн уран бүтээлүүдээ бас сонсож амжаагүй бас айгүй тийм хүмүүст хүрээгүй гоё дуунууд байдаг аахгүй хоёр хамсаг энэ уран бүтээлүүдээ бас ахиж тэгээ эксэрийгээ бас нэг уран бүтээлтэй бас эргэж авах болов гэсэн үүднээсээ нэг тийм айхтар тийм студи шилтэй яг зүгээр миний хувьд бол болно би акустикаа шалгасан. Дугуйлт бол гоё авах юм байлээ. Сэтгэлээ гаргаад бүхнүүдээ хийсэн болохоор. Ямар ч тэгвэл дуртай зүйлээ хийгээд эхлүүлж байгаа юм байна. Дуртай зүйлээ чаддаг зүйлээ гэх юм уу? Чадна гэсэн зүйлээ л. Одоо л нэг чаддагтай бас ярихгүй шүү дээ. За манай нэвтрүүлгийг ярилцлагын маань та бүхэнд хүрэхэд бас дэмжиж ажиллаж байгаа байгууллагууд байдаг. Тэгээ та бүхэндээ маш их баярлалаа. Janas Floor цэцгийн дэлгүүр та бүхэн Facebook-ээр Janas Floor гэж хайгаад холбогдоод өөрийнхөө хүссэн баглаг хөрвүүлээд авах боломжтой. Тэгээ ер нь эрэгтэй хүнд яагаад цэцэг бэлгэж болдгоо юм бэ гэдээ бид нэр бас өмнөх дугаар дээр хэлжсэн. Ярилцсны үндсэн дээр бид хүн зочдтой бас цэцэг өгж байгаа. Таван хөрөн цэцэг авч яваа та. За энэ Janas Floor цэцэг юусаа авч байгаагүй. За баярлалаа. Жохон цэцэг өгвөл яагаад байгаа юм бэ л шүү дээ. Яг гэдэг нь л гэж шүү дээ. Манай Janas Floor гэдэг. За баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн хамт болсон ийм сайхан цэцгээр нэвтрүүлгийг эхлүүлж байгаа. За бас Чимээ Publishing Bucket List Talk-ыг та бүхэнд хүрэхэд дэмжин ажилладаг байгаа. Чимээ Publishing-ийн Вавилоны хамгийн баян өнгөд алдартай номыг бас манай зочид маань бас Чимээ Publishing-ийн зүгээс өгч байгаа. Энэ бол 1926 онд бичигдсэн. Тэгээд яг салбарынхаа салбартаа бол нэлээд
өндөр рейтингтэй байдаг ийм ном баг. Тэгээ энэ хүү номыг танд бэлгэлж байна. За. Энэ бол маш сайн ном баг. За дээрэс нь шинэ жил болж байна. Тэгээ манай гэр бүлийн хүн бас юм гар урлал хийдэг ба. Эсхийн юм Монгол эсхийн тоглоом. Тэгээд энэ модны тайрцсан дээр хөөрхөн шинэ жилийн агуулгатай юм бүтээл зураад ингээд гарын бэлэг танд өгүүлж байгаа юм шүү. Шинэ Ялкныхаа модон дээр тоглоом үзүүлээрэй. За маш их баярлалаа. Бабилон хамгийн баян хүн. Гавнах тасаа студийнхаа ажлыг хийж байна. Хуучин дуунуудаа цацагдж амжаагүй дуунуудаа бас ингээд сонсогчтой хүргэе гэдэг гэж байна. XR маань бас эргээд ирэх байхаа гэдэг гэж байна. XR маань буюу хоёр хүн хамтлагийн нэг гишүүн юу н хайцсан бэ? Ер нь хоёр эзэнээс хамтлаг маань ер нь яагаад ингээд уран бүтээл хийхгүй болов? Эзэнээс яг юу болсон юм? Би таны нэг постыг уншихад XR маань өмнө говроо найз зөвхөн дээр очиод ирсэн. Тэгээд тэр чигээр баг тэр нь л уралт юм шиг байгаа. Би нэг маазраад ярьсан юм ба. Тэгээ манай хүн бас юм сайхан хүлээгээд авчих хэвээр. Тэгээ нэг сар болчиход ирээд 10 жил болцсон гэж ярьчлуу да. Тэгээ тэр нэг построл ямарсан гэсэн. Тэр чинь жоо хөгжилтөл талаас нь би тэгээ ярьсан. Гэтэ угаасаа би нэг тэрний хажуугаар би ярьжсэн шүү дээ. Ангийнхаа бүсгүүтэй жирэмсэн болоод тэр жилдээ тэр хоёр маань төрнөгээд тэгээ өвн говь явах нутаг утсан ээж аав нь нутагтаа төргсөн тэргээд тэгээ манай хүн дагаж явахаас аргагүй байдалд ороод тэгээ явсаа гэдгийг ял хэлсэн байгаа. Тэгээд нэг яг нэг сар болоод ирнэ гэчихэд 10 жил гэдэг. Энэ бол зөвхөн миний фаны жоок маягаар хэлж байгаа. Яриалсан. Тэгээд XR манай одоогоор бас хувийн ажил төрөлтэй яваад байгаа юм шиг байна. Тэр мэднэ л дээ. Юу тэгээд явснаас хойш ингээд хоёр хүн холбогдоод завран бүтээлээ яах вэ хамт хоёр хүү хамтлаг штэ. Хоёр хүү хамтлагууд Монголд мэдгүй юм бол байхгүй. Тухайн үед яаж гаргасан дуу болгоно хит болж илаа. Тэгэл ингээд юу ч болоогүй юм шиг за хөдөө явлаа гэл тэгэл ингээд хамтлаг баг ингээд тарчиж байгаа юм уу те. Тэгээд яг тухайн үед ингээд ярилцаад хоёул ер нь яг цаашдаа явах юм уу явахгүй юм уу энэ гэдэг ч юм уу ярилцсан юм байгаа юу ойлголцсон юм байгаа юу? Тэр ярилцах тэр чинь хавар байсан удаа 2004 онд. Тэгээд нэг концерт ихтэй хүндээ заа гэдэг нэг битүү үзэгчтэй нэг хипхопын төлөө заа гэж хэлцгээе гээл нэг заа гэдэг үгээр шуурал нэг хэсэг чинь нэг 11 ч бас нэг заа гээл нэг юу хийлээд бас нэг том хэмжээний. Яг тиймэрхүү үеинд ярилцтал манай ви студийнхэн за гэдэг цом гаргая за гэдэг юм болгон за гэж сурын энэ гэсэн ийм их сэтлэр л бид нэр CD тэгээ нэлээдэн клип тэгээд концертик тамхины тоглолт бүтэн 2 жилийн ажил хоёр хамтлагийн хувьд өрнүүлээд өнгөрсөн байхгүй. Яг тэгээд 4 онд тоглолт матч боллоо, XR маань сургууль төгсөх боллоо. Одоо энэ учрал одоо энэ дарга маань XR маань ангичлөө нүгэ ангичлөө явц чинь нэг төгслөх баха. Тэгэл ангийнхаа охинтой үргэлжлээсэн тэгэл жимсэн болно. Тэгэл ээж аав нутаг оцсон тэргээл тэгээд энэ болгоны чинь би өөрөө мэдж байгаа юм чинь тэгээд юу яахгүй. Нэг шалгаагаад авахгүй тэгээд ямарс 90 орчим байх байлгүй тэгэл тэгсэн харин тэгээд бүр энэ чинь нэг өөр суурш болж байна гэл нэг хальт тэгэл тэрнээс хойш тэг суудаас ирсэн ба. Тэгэл хот руу орж ирдэг л байсан. Тэгээд намайг чинь надтай уулзчихвал би нэг дуугаа ийя гэдэг. Салахгүй байх гэж боддог юм уу? Ер нь холбоо битгэрч байгаа юм да тэгээд юм хэд. Тасраад жоо өндөй. Тэгээ яг та яг тодорхой асуугаад ер нь цаашдаа хамтлага авч явах юм болох юм уу гэдэг тийм хариулт авч чадсан юм уу ер нь тухайд. Тэгээ манай XR чи төрөлхийн нэг тиймэрхүү төрлийн хүмүүс байдаг шүү дээ. Наад чи ингээд шууд дэмжлэгийн юм баг ярьчих гадаг хүн шиг биш байхгүй. Нөө XR манай нэг тийм тоторгшогоо ерөнхийдөө их цэгэнж ярина. Тэгээд яг заавал заагүй болгүй гэсэн юм бол хариу барагтай байх үү. Тэр хоорондоо боддөг юм уу нэг тийм талын болохоор бодохорч яг тэгж ярилцсан ч одоо ч нэг тийм байхгүй бол ялцсан байдлаар шийдэл төрсэн юм байна. Ялцсан байдалсан шийдэл төрсэн эргээд уран бүтээл хийх үү
яах вэ хөхөр нэ болох байгаа юм шиг юм ярьж байгаа л тэгэл алгуулдаг гэсэн юм л дээ. За чихгүйгөө. Тэгээ аюу хэцүү. Нөө үерхэх гээд байгаа манай нэг найз янгаа байдаг байхгүй. Чи тэгээ гарч ирэх юм уу гарч ирэхгүй юу гэдэг шиг. Би бас цаашаа өөрөө бодвоор шүү гэдэг шиг. Тийм. Найз ихнэртэйгээ тэгээ танилцчихсан гэсэн. Тэгсэн чинь нөгөө айгүй урд яараа гараад ирсэн. Тэр шиг тэгээд л тааш. Таны хувьд тэгвэл одоо ч гэсэн ер нь ингээд хүлээлт хоёр хүн хамтлаг буцаад уран бүтээл хийх магадгүй тоглолт моголт хийх энэ төр хүлээлт бол байгаа л байгаа юм тий. Тийм байлгүй л яг хэвээр би эксэрийгээ бол бас мэднэ л дээ. Бас дуугараар дутаж яваа ч юм уу хөгжмөөр дутаж байгаа ч юм уу. Бид нар ч өөрөөсөө бүр ингээл 10 жил төгсөөл дээд сургуулийнхаа хажуугаар уран бүтээл хийгээл байр түрээслээл тэгэл мөнгө босгохгүй бол CD цонгийнхоо бичгээ яаж хүргэх вэ? Амьдралдаа яаж зарцуулах вэ? Тэр үчин дөнгөж шин урсгал орж ирсэн. Спонсор ивент гэж одоо ийм камерууд чинь хэдхэн телевизтэй байдаг. Хүний гар дээр өгөө явуулдаг камер гэж ховор. Тэгээ нэг сартаа ганц ярьцлага өгүүлэх юм. Тэгээ мэдээлэл технологи одоо энэ сошиал айл болгон компьютер одоо чинь тийм байсангүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд нэг MD кассетнаас ч нэг MD тэгэл CD болоод флаш болоод ингээл юм нэжлэхээр тэгэхээр чинь хэцүү байсан л үедэлтэй тэгээд асуултын маань яг үндсэн юу нь сая үлээ. Яг одоо нэг яг хүлээлт байгаад байгаа юу? X-ээрийгээ буцаж ирнэ гэд яг хүлээлт байгаа. Одоо бол юм амархан болсон юм чинь заавал за гүйлгүүгээ хэлчмээр л юм аа. Та тэр ярилцлагыг үзэх л баг. Тий, гэхдээ ингэдэг байхгүй. Яг нариндаа ярихаар бит хоёр нэг CD-н дээр орцсон ирнэ. Амар гоё дуунууд байдаг байхгүй. Клипжүүлэг болохоор хүмүүс түрээгүй. Тэгээд тэр хамтлагийн хүмүүстээ шууд эксэр нэг өдөө явснаас шалтгаалаад нэг студи продакшн гэрээ мэрээгээ за ингээд ажиллаж засацгаа хийдэлээ. Тийм болсон болохоор одоо хүртэл би надад бол хүлээл байлгүй л яг хаа тэр хэдэн сайхан уран бүтээлүүдээ нэг дахиад шинжилээд эсвэл залуучууд дуулт юм уу тийм гоё уран бүтээлүүд аюул гэдэг байхгүй. 200 гаруй дуунд чинь бас 2 цомог бас 200 гаруй дуунаас чинь 2 цомгийн дуу шилж авнууд чинь аюул их ажиллах. Тэгэл сонголтоо юм гэж. Бүгдийг хийчмэрлээ шүү болдог бол. Тэгээ бүгдийг клипжүүлмээр л байсан. Тэгэхээр чинь цаг тухайд юус амжихгүй. Тэгээ үнцэндээ эксэр явснаас болоод гэдэг юм хамтлаг хоёр тишээ болоод хоёул хоёр талд амьдрал юугаа ингэчгээр нөгөө нэг клипжүүлэх байсан дуунууд орхитгах ч юм уу. Тийм дуунууд бол маш их байгаа. Тэгээд би одоо эксэрд уулзал тэр дуунуудаа юу яая клипжүүлж хүмүүст хүргье. Бас цаан шинээр хүмүүст хүргэх гэсэн юм бодол сонь байх хаа. Тийм. Маш хүлээлттэй байх хаа. Хүмүүсийн хувьд бол. Тийм. Би ч одоо ингээд өөрөө баг мартцсан байгаа юм чи над сонсгодог байхгүй хүмүүс. Энэ дуу чи аюу гоё дуу шүү дээ. Энэ дуугаа сэвээр чи гэдэг фэйсбүүкээр хүмүүс явуулсан. Нэр тийм байж тэгэл анзаарал. Гавнах одоо түрүүн бас та бүдэрийг яслах эхлэхээс өмнө кофе шоп дээр л сууж хахад би асуужсан шүү дээ. За хоёрхан хамтлагийн нэг гишүүн маань ингээд яг тодорхойгүй уран бүтээл хийхгүй тодорхойгүй ингээд 10 хэдэн жил болсон байна. 10 гаруй жил тий. Тэгээ бол энэ чи юу үдээ 2004 онд 20 гаруй жил. 21 жил. Тэгээ та 20 хэдэн жил ингээд бараг ингээд хүлээдсэн байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс танд ийм санал тавьдаг уу? Хоёрхан хамтлагаа ингээд уран бүтээлээ хийя. Тэгтээ шинэ артисттай болоо. Эсвэл би оролцъё гэдэг ч юм уу. Ингээ хоёлаа хамтлагаа аваад явъя. Эсвэл ийм одоо сайн өгөлдөг дүү байна. Ийм юм байна. Хоёрхан хамтлагийг ингээд аваа гэж ер нь хэлдэг үү? Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ? За одоо би тэр хамтлагийн тэр ингэжсэн тэгжсэн гэж яриад яг гол нь тэр сонирхолтой улсууд арилдаг л байсан. Тэгэл эсэргээ одоо ингэчгээ би орчия ч гэх юм уу. Эхний албандаа ч юм. Хүн чинь нөгөө бодож яваад юм ал уус үедээ ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр миний гол юм болохоор одоо найзууд одоо яах вэ? Тэгэл би чиний найз болъё гэдэг наад найзгаа болж байгаа би чиний амар сайн найз болно гэдэг харч сонирм биз дээ. Тэгэхэд өөрөө урлагийн нөгөө нэг хүүхд болол 10 жилээс
Тэгэл том тоглолтууд руу ороод явцсан улсууд чинь хамгийн чухал нэг бидний хүсэл мөрөөдөл чинь урлаг уран бүтээл шүү дээ. Гоё хийд дуу ч юм уу юу гэдгийг нэг тэр дуучин шиг ийм бүтээл. Тэгж явсан амьдралын бүх юмтай одоо холбоотой хүнийг би яасан. Тиймэрхүү юмуд зөндөл гарч ирдэг байсан. Тэгэл одоо би хоёрхан хамтлагийг одоо өөрчлөөд яах вэ? Хоёрхан хамтлаг болж чадахгүй шүү дээ. Тийм тий. Тийм шүү дээ. Тэгэхээр ихсээр уран бүтээлээ буцаал нэг эдийн сайхан дуунуудыг бас хичгэл хэрэгтэй юм шиг надад санагдах. Одоо хүүхний өмнөөс би одоо ярих юу вэ? Гэхдээ рэпер X-ээр хоёр хүн хамтлагт эргэж ирэх болов. За ихсээр маань одоо тэгээд юм хийхээ хувьд бол хийх л баг. Гэтэ нэг урт хугацааны тийм бид нар ч одоо нас ч одоо нэлээд 44 5 руугаа орчиж байна. Тэгэхээр ч нэг тэгэл дахин уран бүтээл хийгээд байхгүй. Ер нь их гоё уран бүтээлүүдэл клипжүүлээд нэг сайхан тоглолт хийж надсан. Чанартай. Тэр одоо маш их чанартай юм хийхгүй бол Нүглийн тоглоом шиг юм гээд авах дургуул хүнэлтэй уг хүнээс. Батны юм дээр хөдөлтөл хүнэлтэй. Тийм ч болохоор хоёр хүн хамтлагийн сэргэн мандж байгаа үеийн дуунууд одоо хүртэл чихэнд сонсогддог байх л та. Тийм. Яг тухайд одоо ингээл тэр хоёр сэдвийн бичлэгүүдийг одоо энэ хөгжим хийгээд байгаа би юу нөгөө нэг саунд инженер одоо том мастер застрын хийдэг тийм хүмүүсгээл явуулгаа залуучуудын хажууд амар дууралт байгаа шүү дээ. Барахгүй байгаа юм чинь. Би тэрийг хэлэхээр нөгөө хүмүүсийн чинь бас урмын хугалчна гэдэг. Нэг тийм муу хийж гин гэж хэлэх нэг хэцүү. Чанар ярихаар шал өөр байхгүй. Сайн жин гэдэг чанар гэж бас нэг зүйл зааж байна. Бүр нарийн дээр яхаар аюу хэцүү. Гоноо тэр саунд ажиллал том ажил. Тэгээд нэгдэл би одоо хараад байгаа. Тийм ч болохоор та өөрөө бас яг студийн саундын талын ажил руу орчих. Тийм маш олон. Шинэ одоо тэр үеийн улсууд чинь нөгөө нэг ингээл кассетны хөгжмөндөө, CD-ний хөгжмөндөө, рэнди дээр тэгэл төрөл бүрийн юм дээр л дуурж болох юм юу болгон дээр л дуургаж үзчихэж голоо олж байгаа байхгүй. Би яг тэгж л хар. Ингэж л хийдэг байсан. Одоо чинь бүх яригч нар өөр, бүх юмуд өөр, бүх ажиллаж байгаа програмууд өөр, өөрсдөө гэсэн юмуд нь өөр, хүн нь ч өөр төрлийн хүн байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь 80% нь одоо тэр хөгжимд ургаж байгаа хүнтэй 20% нь л одоо тэр програмуудаа байдаг л байх гэж би хардаг байхгүй. Гавнах энэ 2023 оны 10 сарын 30-ны таны нэг пост байна. Би өмнө нь хүнд ч хэлж байгаагүй түүхээ хэлье. Шинэ уран бүтээлдээ ингэж их сэтгэл гаргаж удааж байгаа шалтгаан нь би энэ клипээ өөрийн тулж өнгөрүүлсэн амьдрал болон арх гэдэг зүйлийн гэд ингэж явж байгаа. За энэ хугацаанд ер нь юу болсон гавнахаа? Та бас түрүү ер нь яг нэг таны фэйсбүүк дээр ч гэсэн пост юмнууд байгаа. Нэгсэг жоохон уус юм байна лээ. Тэгэд яг яагаад уух болов гэж асуувал тэнийг асуулт болох уу? Ер нь яг юу болсон яхаа? Сэтгэл санаа тавгүй байсан уу? За тэгээд мэдээж над хүн л юм чинь тэгээд над бас уучмар ч юм уу хөгжим сонсоод чангалаад уугаа суумар ч юм уу гэртээ ч юм уу тийм байна. Тийм байдаг гэсэн. Тэгээд хамтлаг байхгүй болчлоо. Жишээ нь би чинь дээд сургууль өгсчөөд над гадаад хэргийн юм дээр сургуулийн захирал маань чамд нэг гоё ажлын одоо тий ажил хийх юм бол чи над дуу уран бүтээлээ сурж байгаа үцэд болоод энэ ажил хийгэр энэ ч юм уу тиймэрхүү юм байсан. Тэгэл би нөгөө хайртай дуугаа уран бүтээлээ сонгоч. Я дандаа л дуугаа бичлэгээл өмнө тавьдаг юм баггүй. За тэгээд энэ
Ихсэр маань бас тэгээд гэр бүлэндээ явчихж байгаа. За би ганцаархнаа үлдээ шокны байдалтай болчихж байгаа. Нөгөө айгу 2 жилийн хугацаанд 2 цөмөг хагацсан. Нэлээд том тоглолтууд тэгээд тухай чи хэр банкын Солонгос руу тоглолтоор явдаг хамтлагууд байдгүй байлаа. За тэгэл 21 аймагаараа тоглолтыг гээл тэгээд нэлээд огцом л уран бүтээлүүд гарсан дуу болгоно л хийт болдог тийм үе байлаа. Тэгээд нэг уран бүтээлгүй болцсон хүн чинь гэнт ингээд нэг ганцаарх нь болчихж байгаа. Бүх юм хоосорч байгаа байхгүй надад. Тэгээд эр үед бол яг гацаанд орсолтой ажил хийх гэхээр өөртөө итгэдэггүй. За тэгээд би энэ ажлыг хийгээд сэтгэл ханамжтай амьдрах ч юм уу ч юм уу дахинд орж идэг шууд мессеж яг тэр. За хөгжим бий сурыг. Тэгээ нэг одоо залуучуудын ажилтдаг эфэлгээ програм дээр хөгжмөө хийгээд эхэлсэн. За тэр үед тэгээд намайг одоо зөвхөн л өдөр шөнөгөө уугаад байдаг юм хүн чинь өгч штэ би дийлэхгүй штэ. Би тэгэж хараад байдгаа би бол зүгээр болцоогоор л хэлмээр байгаа. Тийм хүн тийм тэгж амьдрдаггүй шүү л гэж хэлмээр байгаа. Нэг хүн одоо олонний талд нэг хүн уугаад гэж тэгээд тэр чинь одоо тэгээд ашин 0 орохтой бас уугаа сууж идэг хүн гэж байхгүй л л гэдэг. Хөгжим бас амьдрал машин тэрэг байрна гадуур төр явна. Амьдрал наацхан хүнсний юм цуглуулахаас ахуулаад энэ хүний амьдрал ингээл цаг хугацаа зарцуулчмаар дүүрэл шүү дээ. Тэгэхээр л одоо нэгээд ингэж дэвсэлдэг айгу муухай зан чанартай болсод монголчууд. Улс орны нийгмийн байдал юм байх хамаагүй шүү дээ. Тэр сайхан уран бүтээл хийгээл тэгэл сайхан гоё явж исэн хүмүүсийн ингээл жоохон амьдрал дээр юм гараад ирэхэд тийм биз. Тэрэн дээр нь дэвсэлдэг. Хитрхээ туушраал л та хаа хамаагүй надтай нэг ч ярилцж үзээгүй. Нэг сар чанартай хамт байж үзээгүй гэж ижил. 20 жилийн миний амьдралыг одоо тэр чигээр нархтай болгоцсон. Явж байгаа хүмүүс байна. Найз нөхдөд дундаас. Архинаас олж тийм хамтлага тараацсан гинлээ мэн. Золбонгийн золбон өстой жинхэнэ уулгачгийн өстой архичд бол байгаа шүү дээ миний найзууд донд. Тэглээгээ бид тэд тэгж ярьдаг л байхгүй. Зөөгрөл өөрчд бол дүүрэл шүү дээ. Миний бид нар болцсон одоо би нийлхэ болцсон юм. Зөндөө хүмүүстэй би нөхөрлөө шүү дээ бас над чинь дандаа сайхан найзууд байсангүй. Одоо бид найзгадах юм алга одоо ганц хоёр сэтгэлийн хуваалцад намайг ойлгочдөг юм ажил амьдрал дээр мэддэг ганц хоёр чанартай найзууд байхад болж байна. Ер нь найз олон байдаг юм шиг үлээ тий. Бид нар хитрхи бусдын амьдралд маш их хөшүүд урж байна тий. Өөрсдөө яа гэж. Тийм тэгээд одоо энийг бол болоор л гэж би хэлээд байгаа. Нэг ярилцлаганд ороод би хэлчихье л гэж бодсон. Одоо боломж нагаа хэлчихэж байна. Тэгээд шинэ жилийн үеэр гарах дугаар болохоор ингэсгээд байна. Окей. Тийм. Тэгээд Франц руу явлаа. Би бас гэр бүлээсээ салсан. Бас тэгээд дээрээс нэг шок нэмээд хайж чаана. Тэгээд би чинь 3 настай охинтой ээж нь охинтойгоо баймаар байна гэдэг. За бид нарийн ширийн тэрнээс болоод энээс болоод гэж би ууцсан гэд давхахгүй шүү дээ. Билгүүд байж байгаа нэг хүн худалдаа даваад уухгүй хүнээ л өөрөө асуудал шүү дээ. Энд дээр бол маш төгөлд хийсэн. За тэгээд хүүхдээ өгөө болчихоо бүр ганцаарддаг юм байлаа. За тэгээд амьдралч нэг юм боллоо. Дараа нь бас нэг эмэгтэй дайралдаг юм. Тэгсэн чинь бөөрийн дутагдaltaа бас эмэгтэй дайралтчих юм аа. Би одоо бүр бас л их гомдж явдаг л та тэр мөрөөл биелүүл нэвтрүүлэг редакцийн хамт олон жанчид дөрж ухаан Жайман сүрэнгуй ах хүүтэй хүртэл нэг мөрөдлөг хөлгөн хацгийг ханаад байна шүү дээ. Хоёр ихэн дээр тоолдог тэр ахтар хүртэл очуулзал бас бөөр шилжүүлэх тэр талын бүгднийг ингээл сайн судлаад өргөж асраал бараг л нэрээс та их л явдаг байсан юм. Тэгэл Франц руу миний ихнэр гэж худлаа яриад миний ихнэр өвчлөөгөл хүний амаа урах гал тэгээ араас нь өөрөө очиод тэгэхээр бас тэнцээ очиод юу асуудал гаргаж ирэл за би бүтэхгүй юм байна гээл наашаа ирэл за энэ хугацаанд чинь ингээл цаг хугацаа явчихна. Тэгээд гадаадд чинь тэр арх тарсны асуудал байсангүй. Маргаа ороод нэг амсах төдий 1-2 хоног хэтрүүлчихнэ. За шал 2 хоног 3 хоног ч юм уу
уучлаа шал тийм уучлаа гэж хүн бодлого л яхав. Одоо болийн энэ дээр өрөд болохгүй. Хүн чинь тэгдэг л үстэй шоудал нэг 2 хоног яачаал за болио л гэж болдгол үстэй. Тэгэл за Францаас ирсэн өстөө нэг ковид гэдэг өвчин чинь бүгд дээр ажил төрөлгөө Хөл орцсон. хөл орцсон. Таанаас олж угаад байгаа мэдтгүй сохтуу асуудал яваад байдаг. Тийм л байлаа шүү дээ. Манайх ч ихгүй нисгэд нээж 2 давхар байсан та. Би 2 давхарыг цонхоор гээ харж идэх. Энэ дээр одоо хаанаас олж угаад бодлоо. Та түрүүн охин 3 настай байхад гэж ярьж байна. Одоо охин чи хэдтэй вэ? Хаана үдээ? Одоо охин маань одоо 15 настай болж байгаа. Нас нь хүрч байна. Одоо ээжтэйгээ тэгээд 2 хөргөндүүдтэй болсон билээ. Монголд байгаа юу? Байгаа. Охинтойгоо байнга уулзах та? Ер нь одоо би айгүй тэрэмжтэй. Хүний сэтгэлд юм хийчих гэдгээс их айдаг юм баггүй. Хүнд хэрэггүй муугаа үг хэлчих гэдэг. Ер нь тэр их үгнүүдээ их дандаа хэлэхгүй өнгөрдөг би. Бодоол өнгөрдөг. Энэ хүн гондоохоо явж байгаатай тийм ачин юм яриад хүнийг нэг үг хүчтэй шүү дээ. Тэгээ хүнийг тийм болгочихгүй тэгээд энийг нь би болохгүй бол би өөрөө бас нэг хэлбэр төрсээр ч юм уу хийж байгаа юмараа ч юм уу ойлгуулад тэгэхэд хүн бас нэг заавал гэж хэлж байгаагаар бас би яагаад ингэж энэ хүн шиг байгаа юм бэ гэдэг бас нэг өөрчлөлт хийх бас боломжтой хэрэгтэй шүү дээ. Тэгээд одоо гэр бүлийнхаа байсан хүнийхээ элдв бусаар дуудаж энэ тэнд ерөөс явдггүй. Миний хүүхдээ төрлөөд өгсөн тэгэл болоо шүү дээ. Сайхан өсгөж байна. Тэгээд би одоо хүүхдээгээ бас нэг насан турш хүрэх одоо ерний паспортаа авах гэж байгаа хүнийг бас тэмцэл мундаг авуулж гарч ирэл тийм биз дээ. Нааш нь цааш нь ингээ хүүхд чинь өөрөө ингээ наашаа цаашаа хүдэг болчихвол яах вэ? Янз бүрийн тохиолдолд жуугаар амьсгал болохгүй болохоор авдар очно гэж өгөөд идэг болчихвол яах вэ? Тийм биз. Эндчүүд хүүхдүүд тийм болчтой харагддаг. Тэгээд өөрөөс нь санал асууж хагаад нөгөө нэг хичээл ихтэй байдаг юм шиг байна. Тэгээд автаа уулзъя гэхээр олзлохоо нэг тийм ээж нь хэлсэн гэсэн манайч би өөрөө шалгууддаг. Үндсэндээ би хүүхдээ л бодож байна гэсэн үг л дээ. Энэ бол миний сэтгэл зүйн талаанд их зовоогоод байх тийм биз. Одоо юм хөгжсөн юм чинь аав нь юу ярьдаг юм гээл. Та өдөр ярьсан. Би одоо энэ ярилцлагыг үзэл харж штэ юм чинь. Миний аавын юм бодолтой тийм юм. Охиноо их санаж байна уу та? Саналгүй авах тийм чинь. Тэр цэцэрлэгт явж исэн хөөж гэдэг байсан төрж байгаа. Цанхан дээр нөгөө хүүхдэд ирээд зогсож байгаа ээж нь гадаа машинтай хараад тэр хөдлөө явж байгаа бүх юм. Тэгээд тэр үед чинь айстовтой нэг хотод зөвхөн байлгацгаа гэдэг. Огны тухайд айгүй гоё нэг машин аян дээр чи айгүй гоё зэтэд би чинь бас студ дээрсэн шүү дээ. Даймбай хамтлагийн нөгөө эмсэд маань тэр Мянгаа гэж залуу Жени би нөгөө түрүүний ажилладаг байсан студ. Тэр өдөр зураг авалттай байсан шүү дээ. Одоо клип үзэхэр хүүхд санаанд орох. Тэр өдөр дөржсэн байхгүй. Тэгэл ингээл нэг дурсамжууд амар нөгөө гоё ингээл харагдал өнгөрдөг шүү дээ оюуханд чинь. Тэр харагдал өнгөрн хүүхдээ сан амар сан. Тэгээ одоо хичээл номтой хүүхдийг тэгэл. Одоо хичээл номдоо шаардах цаг байна шүү дээ. Хүн ерөндөө дурсамжаар л амьдрэх юм шиг байна тийм. Миний нэг харамсдаг зүйлүүд бол одоо яг хэлэхэд өнгөрсөн ч бай. Одоо тэгээд нэг гоё байсан ч бай. Муухай байсан ч бай. Тэгээд тэр дурсамж хүн чинь мэдэхгүйгээр хийж байгаа шүү дээ. Анзаарахгүйгээр. Тэгээд тэр дурсамж болгол надад үнэтэй байхгүй. Тийм.
тэр муухай дурсан ч мартна гэж мартахгүй шүү дээ. Вирус арилгаж чинь гэдэг шиг гэдэг чинь хүний сэтгүүлээс юм алгуулгана гэдэг бол аюул хэцүү юм баг. Би бол өнгөрөөсөн бүх дурсамжиндаа хайртай. Та ер нь анзаарч байгаа манай ярилцлага нэлээд өчглөөтэй явдаг. Тэгээ найз хүн гэснээс яг хоёроо хүсэх юм бол бас хариулахгүй байж болно шүү. Түрүүн тэр нэг Франц руу тэр нэг эмэгтэй дүү ирсэн чи бүрнээ дутагдaltaй байсан гэдэг. Тэр эмэгтэйг л нэлээд явсан гэдэг шүү дээ. Тэр бүсгүй тэгээд яасан яг таныг хайцсан юм уу? Хаяах шээ би ер нь шийдвэрээ өөрөө гаргах ч тийм үү. Яах гээд байгааг нөө нэг хаягдж байгаа юм шиг хайж сурах хэрэгтэй шүү дээ. Ер нь. Хаягдж байгаа. Тийм төрүүлээд хүнийг анзаарчдаг байхгүй. Тэгээд үнцэндээ би өөрөө онгоцон суугаад ирж байгаа юм шүү дээ өөрөө дураараа. Надтай хамт байх хүн биш юм байна гэдгийг та анзаарсан гэсэн үг үү? Тийм. Хүн эдгэрээд ирэхээр нөгөө нэг хэн надад тусалж байсан. Энэ яг минь намайг хөл дээр босгоод ингээд яг гол чиглэлнүүд дээр хэн ажилласан бэ ч гэх юм уу. Хэн миний төлөө хамаг цаг хугацаагаа зарцуулж одоо энэ өдөржингөө ингээд бүх зүйлээ зориулсан бэ. Санаа өмнөөс ингээд санаа зовж исэн бэ. Хажууд хэн байсан бэ гэдэг юм ерөөс хүн мартдаг л юм байхгүй. Тэгээ би бүх зүйлүүд нь тийм ингэж үйл чинь нэ тэртээ тэр үжиний бүх юм чинь би болгоо бүтээсэн. Одоо би жавраа болоо гэл онгоцны билет. Яг ямар үйлдэлсэн ч юм уу үгнээс нь та тийм мэдрэмж хамгийн гүнзгий авсан юм. За тэр дааны хөсний зэрэг залуу байх шиг л байсан л та хэмээн. Тэгээд одоо би тэрийг шалгаад өгч хүний өөрийнх нь хийсэн сонголтоор би өнгөгээд хэрүүлэх амар дург. Энэ хүн сонголтоо хийж хахад би тэр хүний эрхчлөөнд нь алдчих болохгүй шүү дээ. Энэ өөрийнх нь сонголт. Тэгсэн чинь би одоо эдгэрсэн. Тэ. Одоо хоёлоо уулзах болсон. Тэгээд ийм шогийн юмээс ч үтцсэн байхгүй. Өстө онцоод мөр ханьж байгаа мөкрөө гэдэг чинь. Тэгээ би тэрийг өөрт нь хэлээг одоо л би ярьж шүү дээ. Шинэ олон зүйл. За тэрүүд тийм зүйл болсон юм байна. Гэтэ одоо бол гавна ханаа зөвхөнтэй байгаа шүү дээ. Хатагтай гавна. Тэ манай даам таны постноос уншихад ер нь бол таныг бас аварсан гэж хэлж болох үгүй юм байл шүү дээ. Хүн хүнээр л дутагддаг юм байна гэдгийг би амьдралдаа харчлаа юм л дээ. Намайг ойлгодог хүн одоо чинь чамайг ойлгодог чиний хань байж чиний амьдрал явж шээ. Тэгэлгүй яах вэ? Тэрэн шиг. Хэрвээ хүнд найз охин гэхээсээ илүүтэй зүгээр бүх одоо юм дээр нь туслах дэмжиж чаддгүй маяг гэдэг юм шүү дээ. Ойлгодог байхад л хүн өөрөө бүх зүйлээ хийх хэрэгтэй шүү дээ. Заавал бүх юм бэлдүүлэх шаардлага байна. Тэгээ би бол одоо тэр хүн юмч биш нь тодорхой. Тэгээ намаа нэг сүртэй амар ингээд одоо хүмүүсийн бодгочлон тэгэж хүмүүсийн хардаг бол тэгэл нэг янз янзаар л хардаг баг. Тэгээ хүмүүс надаас хамаагүй залуу өндөр боловсролтой, царайлаг одоо ген сайтай үнэхээр ген сайтай юм гэдэг шүүгээл энэ хүний итгэлийг алдчих болохгүй шүү. Жисүүлд нь өөртөө харамсах юм байна даа. Илдэг бусан юм одоо янз бүрийн тийм жижигхэн сажигхэн дөрөв хавсан. Тэгэхээр энэ дээрээс одоо юу харагдаж байна гэхээр би тэр хүнд амар их хайртай юм байна гэдэг олж харсан. Би харин яг асуух гэчлээ сая. Та тэр хүнд хэр хайртай вэ гэдэг ч юм уу. Амар их хайртай юм байна. Дурлсан юм байна би гэхлээр. Тэгээ бид хоёрын характер үнэхээр яг таардаг шүү гэж би дотор энийгээл явж идэг. Хайртай болохоор л тэгэж тийм хайрг бол хүчин тэгээд. Тэгээ эр хүн ер нь одоо би хараад байгаад юм шалчгар болчихж байна. Та өөрөө хэлж байгаа хүмүүс. За. Ер нь зүгээр. За нийтээрээ.
Тэ. Эр хүнчинд байж та нэг мууж бай, сайнч бай, чиний дэргэд л байгаа бол чи тэр хүний үгийг даах нэг тийм ялахгүй юм дээр нэг бүдэрчихгүй. Хийж байгаа үйлдэл болгоно буруу зүг ялах ухаантай л байгаа шүү дээ хүмүүс чинь. Тэгэл өөрийгөө их ярьдаг болчих хүмүүсээс. Энэ намайг ингэж байгаа юм чинь миний зүгөө гэж дайраад. Би ялгаа эр хүмүүсийг одоо нэг тийм өчүүхэн жижигэн битээ байгаасаа л гэж хараад байгаа. Ялах шалахгүй мэрэл. Тэг ялах шалахгүй. Интернетээр сошиалаар ингээл тэ бусаад илгээл нарийн дээр яруулгал нэг ард дурдуурн тавиал ингээл хурам ихэлсэн юм амьдралд байж л байгаа шүү дээ. Өөрөө ямар ч өөгөө үндэг шиг амт юм шиг тийм гихэн цагаан тагтаж байж болохгүй л байхгүй юмс. Дороо хомсордол байх хэрэгтэй. Нэгнийг хайрлаж чадахгүй бол тэр үнтэй цаг хугацааг нь хүний үрж яадаг тийм биз дээ. Нэгсэндээ нөгөө таны хэлэх гэдэг санаа бид нар бусдын амьдрал хэтэрхийх ингээд тушууд өрөөд тийм гэх юм уу тий? Тийм. Би одоо жишээ найртай өгнөхөө ч юм уу бүсгөхөө харин цагаан цаг хугацааг надад алдчих үедээ гэж би бас айдаг. Яг ямар утгаар нь болох вэ? Одоо чинь тийм штэ. Тэр хүний хүн энэ хайр сэтгэл гэдэг юм дээр хүн ямар ч ухаан чолоогүй л явдаг штэ. Буруу хүний араас явсан байл. Хайрын цаг хугацаа болдог байхгүй. Та өөрийгөө ягаад тэр залуучуудад хандаж хэлэхэд бол ийм хүн үнэхээр сэтгэл зүрхөө зориулж чадахгүй бол хүний цаг хугацаа. Хүний амьдралыг тийм биз нэ. Ялангуяа хайртай гэж үгээд байгаа хүний амьдралыг уурам эхэлж худлаа ярьж тийм биз. Хэрэггүй л байхгүй юу? Тэгээд манай хүн ч гэсэн одоо юу гэж боддгийг мэдэхгүй. Тэр бомтон гараад ирвэл яах вэ гэж тоглолоо шүү дээ. Соош тэгэл тоглолоо маазрал нэг янз янзын л утгаар хүн чинь хоорондоо ярилцсан шүү дээ. Тэнгүүд за тэгвэл би ч тэгэл үлдэхлээ байна тэгэл. Гэх жишээ хүний чинь хүн чинь хоорондоо ингэж гоё илдэг байдлаар ингэж ухамсараараа хоорондоо харилцсан сурах хэрэгтэй ш. Заавал би чиний төлөө бүх юмаа зориулнаа. тэрхүү өнгөлөө албуулах. Манай ярилцлага маань гавнахыг нэг тогтсон хэдэн асуулт байдیں۔ Тэгээ би тэрнээсээ бас одоо асуугаад эхлэе гэж бодож байна. Та өнөөдрийнхөө амьдралд яг өнөөдрийн байдлаар юунд хамгийн их талархаж байна? Ер нь амьдралдаа хэрэг талархдаг вэ? Хамгийн их талархдаг зүйл хүн амьд яваагаа мэдрэх хамгийн үнэтэй зүйл. Амьд байгаадаа их баярлж. За элдв усын над хэрэггүй хүмүүстэй нийлж хайрын цагаа үрж явсан усудаас холцсондоо би бас талархаж байгаа. Хайрын цаг хугацаа найз нөхдөд ч юм. Итгээд хүн чинь гэнэ штэ. Тийм бай хүмүүстэй нийлж нөхөлж явснаа хүн чинь мэддэг л байна. Тэгээ би ээжигээ байгаад маш их талархаж байна. Тэгээд хүн тэртээ дэргүү өвчнөр ер нь дийлэнхтэй бол ер нь хэд өвдөж л бурхан болно шүү дээ. Тэгээ хэндэж ирдгүү зовлон ирэхгүй гэж байхгүй. Энийг тэсэд авчдаг тийм хатуучилтай ухамсартай байх хэрэгтэй. Тэгээд дараа нь хүн хайрлаж амьдрын үхээс ш. Юугаа чадахгүй, жаглаас таахгүй, зовлоогоос таахгүй гэж ш. Тэгээд хайр морь яриач чирэггүй л дээ. Тэгээд найз бүсгүүдээ бол надад одоо энэ хэцүү проблемууд донд миний хүнийг сэтгэлийн өвчээр ингэж одоо тэр туслана гэдэг чинь одоо ойлгуулна, зөв чиглэл рүү хандуулна, хатууч бай үнүүгээр шууд хэлдэг. Тэгээ хүний дэсвэр дэвчээрээ шалгадаг.
Татаж босгож шүү дээ таныг. Энийг бүгднийг нь гаргаж айгүй менежменттэй тийм оюуны менежменттэй тийм ундаг хүн байхгүй. Үнэхээр хайрлах юм байх. Хайрлахгүй байхаа аргагүй. Тэгэж байгаад нь би бол бас яг дандаа өдөр шөнөгөө одоо бит хоёр ажил төрөлтөө болсод ингээд нарийн шиг юм ярьж чаддгүй ч гэсэн энийг үзээд бас маш их талархдаг, маш их хайрлж хөндлөж явдаг шүү гэж хэлнэ. Та ер нь хайртайгаа хэр илэрхийлдэг вэ? Ер нь шууд Уус намайг хараад хандчихгүй шүү дээ. үгээр шүүлтлэр гэдэг шүү. Тийм өвлөлээрээ жилэрхэлнэ, үгээрээ инээлгэж тэгэл баярлуулах. Тэгэл бүхэл зүйлээрээ хүндгэлээ цаг хугацааны яг тийм том төлөвлөсөн байхгүй ч гэсэн алхан тутамдаа хүнийг стресс төлөхгүй байх хэрэгтэй. Тэр л одоо миний хамгийн хийж чадах зүйл тэр л юм да. Гаунах танд ер нь өнгөрсөн хугацаанд ч юм гэдэг юм уу? Ер нь амьдралдаа харамсдаг зүйл байдаг уу? Харамсдаг зүйл айлгүй л яах вэ? Тэгээд хүний амьдрал юм ингэж станан уулнаас дугуун хөрвөлгөр нөгөө доошогоо яг тэнд очно гэсэн онгүй болохоор яг аль талаасаа вэ гэхээр бас гэр бүлийн тал дээр бол харамсчдаг. Би ч их өөр зөөлөн хүн байхгүй юу. Тэгээд нэг өнгөрөчихгүй явдаач гэдэг юм уу. Тэр хүн миний дайсан биш л байсан юм биш тэгэл би янз янзын бодож надаас шалтгааллах зүйлүүд байсан байна энэ тэргэл ер нь асуудал хинээс үүсээд хоёрын хоёр хүн байх чинь надаас үүссэн байж болно шүү дээ. Хүн заавал буруу. Ер нь өөртөө л буруу өгжээж ер нь хүн цаашаа илүү сайн алхах юм болов. Арай зөв алхах юм гэдэг юм. Би тантай санал нэг байна. Өөртөө буруу өгч чадахгүй байж хүнд амьдрал хүн том юм яриад бас нэг. Тэр хамтлагийн дуучин ч одоо тэр одны ч вэ. Юун ч зүгээр л нэг хүн энгийн байх хамгийн сайхан. Хүн нэрэл байх. Тийм. Тэр нь айгүй амар. Надад. Асуугаад байгаа зүйлэн зүгээр шудраг хэлээд ингээд хамтлагаа одоо би экспертэйгээ би шудраг амаар л санагддаг. Одоо битгаар тарин цаг хугацаанд болохгүй. Яг студ дотор ангил сууж байгаа. Хүчний доонуудаас сонсож байгаа. Одоо би ингээд нэг юм тодорхой ерөөсөө ойлголт авчдаггүй байгаа байхгүй юу гэхээр та бол мэдээж ингээд залгадаг ч юм уу одоо Facebook одоо ингээд ямар нэгэн байдлаар холбоо барьж л байгаа бах. Тэгээ яг юу нь болохгүй болоод хоёр хүн хамтлагийн хоёрхан миний одоо манай эксэрийн миний бодсон бодлоор манай эксэрийн нөгөө нэг хүсэж байгаа зүйл нь юм л би ерөөдөө бодохдоо болохоор юм юм байна л та. Ямар ч ажилтдаг гэж явагдаж байна. Одоо энэ прожект ажлууд жилийн дараа 2 жилийн дараа заран дэдэнд хийх ажил нь яг юун зориулж юу хийх гэдэг нь тодорхой. Гэрээний дагуу тэ бүх юмуд нэг юм тодорхой багц төлөвлөгөө зоогдчихсан юм. Иймэрхүү байж ич юм хийсэн дээр байх гал хойшоо судсан байх гэж байна. Нэгт бодоод үзэхэр тийм л юм байна. Одоо магадгүй та бол одоо нөгөө хүүхэд чиг яг энэ үед яг сангаж байгаа хөө. Одоо тэгээ нэг яг тэр хүүхэд чиг сэтгэлийн хөдөлгөөнөөр хоёс одоо яваад явах гэсэн үг нь л байгаад байгаа хөө. Гэхдээ тэрийг 20 жилийн турш тэгж бодсон гэж үү? Тэрийг өстө мэдэхгүй шүү дээ. 20 жил та 2004 онд гэж хэлсэн. 20 жил өнгөрцөн шүү дээ. 21 жил. Одоо ингээ 22 жил. Нисэж байгаа. Хайрын цаг хугацаа. Та тэгтээ бас амар төвчөртэй. Ирээд нэлээд олон жил болсон л байгаа хгүй гэсээр Улаанбаатар буцаж сууршаа. Одоо Улаанбаатарт байгаа юм уу? Тэгээд хоёр ерөөсөө уулзалтаагүй.
яг одоо энэ уран бүтээлийн талаар Бутгаарч сая нэг 2 жилийн өмнөөс нэг юу ажиж штэ бас нэг жижиг хүмүүс санал тавиад юм санал тавьсан л нэг хоочны доонууд тасаа дуулаа та хоёрын нэг өдөр болоход нэг 5 дахь өдөр тааруулаад ч юм уу. Ингээд хийвэл та хоёр хэдэн дөрөөр тоглолтоо хийх. Их нэг их хэмжээний бас юм дуунууд болохгүй хаа гэж бодож байна тэр. Үндсэн гоё дуунуудаа ингээд 3 үетэй ч юм уу ингээд гаргаад нуугаад. Тэгвэл та хоёр яг тэгэхээр би эксэртэйгээ ярилцаад ингээ яг ингээд ажил гарч ирэхээр манай хүн хөдөлдөг байгаа байхгүй юу? Тэ. Доо ихээр нөө шүү дээ. Цаашаа харасан шүү дээ. Энэ харагдаад байгаа би энийг бол мэдээд байгаа. За тэгээд тоглолт хийж үзэж битгүүрчин сая тоглолтын дээр би ч өвжитэйгээ хөтөлбөр гаргаж агаад нэг сайхан бэлдэж агаад хан завсан. Асал янзын тоглолт болж. Яг сонсох хүмүүс нь ирдгэл юм байлаа. Тэр дууны олон дуунуудаас чинь амдэр бэлдээд эхлэхээр зарим дууны өгнүүдээ гацах ч юм уу нэг ихний ээлжинд бэлтгэлийн үеэр гацах юм тийм юмуд харагдаж байсан. Тэгээд тоглолтын дээр бол буцаах шууд гараад ирдэг. Тайзан дээр гараад ирэхээр нөгөө чинь яг ингээд өөр төрлийн руугаа ордог юм байна. онгот нь орно гэдэг шиг. Нөгөө нэг жинхэнэ дуучин юуруугаа ингээд шилждэг юм байна. Нэг бэлтгэлийн өрөөнд байхаар ингээд лазантаад ч юм уу нэг л Дүгдэг гэх. хоёлоо нэг олигтаад байгаа юм шиг байгаад байгаа. Бэлтгэл тэгж явна. Тэгээд 2-3 тоглолт тэгээд гадаажгүй болоод өнгөрсөн. Тэгээд дахиад нэг тийм шатаа саналууд гарч ирсэнгүй яг энэ ажил хэргийн юмч битгий ярьж гар тийм олигтой дүүсэн юм ярьсан ч тэгээд хамж. Тэгээд нэг найзын дуу хийсэн. Тэгээд найзын дуу гаргах чармаа өргөл маань бас хүмүүсээд зэрэгцүүлээд бас нэг бас л нөгөө уянгалуулах гал худлагаасаа тий болчихгоо нэг жилийн өмнө гаргасан урамтай л тэр үед бол эксэр маань Набатагаа их Дамбиг Набатагаа их нийлдэг байсан. Набаг хатгаа нэрийн үгийн Хаагийн тухай анхны продюсер MCT-ийн их таймны тухай ингээд өгнөд оруулсан. 2 дугаар бадаг дээр ингэж явдаг хөхгүй гэсэн. Дурсан хэсгэн газар. Тэгэхээр би очоод бас орлогын нэрийг оруулсан. Тэгээ нэг хэлэлжүүлэх ажил яригдал. Тэгэл манай хүн хаашин сайн бодож гоё юм яал гэсэн нэг юмсэн тэгэл. Ингээл нэг 50 юм байхгүй л байгаа байхгүй. Тэгэхээр нэг гоё хийсэн юм бас нэг жоохон тийм клубны өнгөс нөө дуутаага тарах гэж байгаа гэж боддог юм уу. Тэсээ бодоод байгаа юм болов гэж би уулын сайхан бүрчүүлээд одоо энэ дуугаа бас хүмүүс төрөгчмөр л юм. Тийм ээ тийм. Ажил бол байж л 2 хоног шинэ гаргасан юм дээр. Яг эвдээ нөгөө тэр үеийн хүмүүс чинь бас нэг амьдрал үзээд шал өөр характерлоо шилжсэн байт юм хүмүүс. Тэгээд дуулахтаа нэг өөр характер дуулах жишээ нь. Тэгэхээр би за 2 хамтлагийнхаа нөгөө нэг уур амьсгалыг яг байхгүй болгочих гээд байна гэж бодонгоодлоо арын зах дээр очиад хөгжмөлж зах жишээ. Зөв. Арын зах бидний юм их бас гоё хийжсэн юм чинь. Тэгэл яг яваад оронгууд арын зах ингэж байгаа байхгүй. За ерөөс танаа юмнууд чинь ингэж дууртай шүү дээ гэж. Бүр ингэ бүх юм тодорхой болчихсон тий. 2 хүү гэдэг тийм бүр онцлог. Сайн хөгжим мэддэг хүүхдүүд нь 2 хамтлагыг мэдэхгүй л байхгүй. Хөгжмүүд нь нарийнда ингэж дууртай шүү дээ. Манай хоёрын дуулалт нь уур амьсгалын нэмжтэй дууныхан. Ингэж нөө сүнслэг байдаг болчихдог. Онцлогтой болчихдог. Тийм. Тэгэнгүүт одоо нэг комментүүд нь ингээл
орж ирнэ шүү дээ. Тэнгуут чинь тэгэхээр бас нэг гаяа шаналтай дээр бас нэг том хүн чинь тэгэл илтгэр бичих юм гарч ирж байна. Юугаач мэдэхгүй хүмүүс байж. Ахын дөө чи наашраа энэ чи бидний сайн мэдэх үү гэж барах асууч юм. Энэ одоо энэ саваагүй зан шүү дээ. Ингээ хэлтийн бичдэг нөгөө тороолжтэй юм нөгөө. Тиймэрхүү хүмүүс та хоёр хэр хэмзгэлж байна? Ахыг навна шүү дээ би. Айгүй яг үнэ хэлсэн байдаг юм байдаг байхгүй. Аны дээрс бол худлааны Доромжлох маягтай. худлаагаас тийм юм чинь хайн энэ төр угаасан юм байдаг л асуудлууд гэн өнгөрөө. Ер нь ингээд та уран бүтээл хийлгүү нэлээд удаан байж байгаасаа эргэн ирэлт хийснээс хойш таны ер нь хүлээж төсөөлж ирснээс ер нь ямар хөө байна? За би сая шинэ жилээр нэг юу яасан? Нэг алдаа гаргачих. 6 болт моолт ажгүй сайхан болсон. Тэгээд хөгжим маань нэг тэгээ орсон юм чи би анзаарахгүй л байна. Оо нэрэ юм хийхгүй удахаар нэг яг нарийн юм анзаарахгүй ингээд яарах идэх яарах ч. Тэр нь ямар алдаа юм зүйл гарч ийн. Юмыг гоё болгохгүй л яриа л байвал энийг ингэчдэг байж тэгээд тэгчдэг байж гэл дахин бол аюу их юм. Хийхэр юм клип харагдаж байгаа байхгүй. Яг одоохондоо миний төвшөнд нэг тийм амар шинэ жилийн үеэр л нэг амар том болгож юм хийж угаасаа нэг сорсонгүй. За хөгжмийн дугуйлалт бол янз сайхан болсон гэсэн. Юун дээр алдсан бэхэр нөгөө дүрс тэгээ нөгөө нэг эдит хийгээд илүү гардаг шүү. Тэгэхээр нөгөө дүрсний чанарч бас нэг унах бас нэг тодорхой хэмжээгээр те ундаг шүү. Тэгсэн нөгөө нэг аудио файл маань амар унаад орсон баг. Тэгсэн тэр дор чинь нөгөө нэг би нэлээд хоногийн дараа 12 хоногийн дараа харсан чинь нэг 8 өсөн хүн үдцсэн байдаг. За тэр юм анзаарахгүй шүү дээ. Би чинь өөр ажил хадвар дотор явал нэг дугаа баян сонсоод байгаа шүү дээ. Нөгөө ерөнхийдөө зүйлдээ тэгээ аюу ханзаараад байдаг болсон ч одоо маа нэг юм яас олоо хардаг болж байгаа одоо би зүйлд наднаас ч юу тэртэй болж шүү юм би шууд хайсан л шиг бас дэргэд байгаа хүмүүс бас яваад байгаа юм шиг. Дуу дүрсэн дээр жоо хамт яваар ингээд мессенжер оч тэрний хадгаа ярьчих гал ганц ярьдаг хүн дээр л юм чинь зүлгээ авдаг юм маань. Тэгсэн чинь тэр доор л харин тэгэл нөгөө нэг хүүхдийн нөгөө нэг релист гэдэг одоо анбокс студийн продюсер айгүй олон дуучтай гаргаж ирсэн шүү дээ. Тэр дүүг маань илтгэрээ бичсэн ч байх шиг. Тэгэл нөгөө аран заахыг л бас нэг. Тэгээ би сая шинээр хөгжмөө өчтөр уулзтрахаа нэг мөсөн хөгжмөө дгүүл эргэстрүүдээ солиод бүр шинээр ингээд янз янз болоо авцсан л байж байгаа байхгүй. Тэгэл он гаргачаад шинэ аудиогоо оруулаад дүрстэйгээ тэгээд нэгтгэв. Юм ингээд үлдэх хэмжээний үлдэхэд бас сэтгэл ханамж хідэн мэдэн хүн үзнэ там ахгүй тэрний араас явдаг. Чанартайхан. Чанартайхан юм нэгэнд төлдөг хэвээр гэдэг. Тэрэн дээр ингээд юм жоохон бөглөө ингээд дуурцсан байл. Дуурцсан гэж цаашаа орохдоо унж орохдоо нэг тийм сонио орцсон. Яг аудио файлаараа би ваваар ингээд тайзнаар тулахад та янз юм байгаа байхгүй. Яг ингээд хоолоогоор энэ дээр өгсөн бэк макра үдэ үлдээсэн юм. Тэр тэгээ хоршоод айгуу тайзнаар ам дээр явахад айгуу гоё болж байгаа байхгүй. Тэгэхэд нөгөө YouTube дээр байгаа юм аа тэгээд орцсон. Энэ жоохон харамсалтай зүйл. Нөгөө сонсогч нарыгаа жоохон яачих шиг. Техник ялалт гарсан ба шүү дээ. Тий. Энэ бол давнах энэ нөгөө манай ярилцлага нь bucket list гэдэг нэртэй. Тэгээд энэ нь болохоор хүн амьд явнаасандаа хийж үзэх зүйлсийн жагсаалт гэж байгаа. Тэгээд би саяхан уран сайхны яг ийм нэртэй уран сайхны кино байдаг. Тэгээд тэр уран сайхны киног нь бас нэг удаа үзсэн. Тэгсэн тэрэн дээрээс маш гоё хоёр асуулт асууж болох юм байна гэж хоёр асуулт олсон юм байна. Тэгээд тэрийг асуух гэж байна л да. Та тэр кинонд гардаг асуулт. Би одоо танаас асууж байгаа. Та өнөөдрийг хүртэл нь хэр аз жаргалтай амьдсан бэ?
энэ тэр нэг амар тийм ч гонигэрж мөнгөнөр лаад гэдэг тийм төрлийн хүн биш болохоор нэг сайхан амьдсан байна. Би зөвхөн дандаа жоохон тийм дотроо айгу тийм хошин маркер юм төсөлж явдаг юм байна. Наад нэг тийм гониглаад өөрийгөө зовоогоод ахц үзий ядмаа шүү дээ өөрийгөө. Ер нь тэгээд их сул дорой хүн юм байна гэдгийг олж болох гэдэг шүүж гэдэг юм анзаарангууд шууд ирсэн гэдэг өөр дээр ажиллаад эхэлдэг байхгүй. Айгу хурдан тэрнээс шилжиж гарах тийм удаа нэ гэдгийг олж хараад чадвартай юм. Чадвар над байдаг юм байна гэдгээд би мэдснээс хойш юунесоо тийм юм ихэд айгу амархан гоё сэтгэлээсээ хийдэг тийм талруу шилждэг болсон байл. Аливаа юмд ер нь ханддаг тийм хөнгөн амар байдаг гэсэн үг үү тийм гэсэн дээ. Нэх амар томоор хүлээж юм гэж хүлээж авдаг. Чи ерөөсөө баярлалаа гэж хэлэхгүй юм гэдэг. Баярлсан чи мэддэхгүй гэдэг байхгүй. Нэг тийм ваа гэдэг хүмүүс биш. Намайг нэг хин тэгээ хэлчихдээ та. Үл тоогч хаан гэлөө. Нэг хин гээд Вишмаа хин лээ. Нэг дуучин байгаа даа штэ. Тришна биш Вишмаа. Мэдгүй заа. Гэсэн чинь тэгээ тэр мэх захгүй байж штэ. Машингийн гээд нэг фейсбુક юу та Америкт байгаа дүү маа. Каадах дэ үнэн үл тоогч хаан гэж. Хинэггүй гэсэн үг шүү дээ. Хайр тийм юм ихэд тэр нэгт ер нь амарх уу. Сэтгэл хөдлөгөө ихэд тийм татвартай юм уу та. Айхтар тэгээс нэг хуу хаагаад байхгүй. За, саяны асуулттай холбоотой дараачихын асуулт болохоор эхнийх нь болохоор та өнөөдөр хүртэл хэр аз жаргалтай амьдэрсэн бэ гэсэн. Дараачихын асуулт та хэр олон хүнийг аз жаргалтай амьдруулсан бэ? Амьдруулсан гэж бодож байна. Би бол ээж аав ах гуравтаа бол өстой. Маш их хайртай. Тэгээд хэдий ах маань одоо байхгүй ч гэсэн. Машин дээр явахдаа дүүнсээ явж байгаа шүүл нэгээл толин дөөртөг яриад амандаа дуурал ер нь ингээд ярихгүй бол хүн одоо нөө бодсон бодол нэг үг биш юм шиг надад санагддаг байхгүй. Одоо юу гэдгийг нэг бодох нэг өөр яг хэлэх чинь яг нэг өөр байхгүй. Тэгээд толинд хараад өөртөө тэгээ хэлчих тийм зориггүй усуд бол байна шүү дээ. Өөрийгөө харж чи их муухай яваад байгаа шүү ч гэдэг юм уу. Өөрийгөө хараа чи хөөрхөн шүү ч гэдэг юм уу. Чи бол нэлээд юм хийж шүү л гээл нэг. Тэгээ би ахтагаа бол баг өөрөө толинд хараад ирнэ. Шууд л яриалцаа. Мавтаа бас хэлээл ганцаар багт. Тэгэхгүй нөгөө хүний ажил хэрж инж галзуурч гэнэ. Тийм төрлийн хүн болохоор ээж аав ах гурвал би өстой амар хайрлсан амар их хэрэглүүлдэг байсан юм байна. Тийштэй гэл нэгнийх нь талд нь гараад тэнгууд нөгөө талд нь очив тийштэй таны зүгштэй гэл донд нь хэрлүүлэх гээл. Нилээ гэрийн яг гол хүн л бий л болчиход байгаа юм шиг л санагдаад байсан. За энэ гурыг яаж нэрлүүлэх вэ гэл. Маш хүнд нөхцөл байдалд байгаа хүнд хандаж та юу гэж хэлэх вэ? Маш хүнд байгаа. Юунаас болсон бэ? Би юунаас болоод ингэж чинь үгүй. Гэтэл олж харах их хэрэгтэй л байна. Уг асуудал маань нэг зүйл нэг юмнаас болоод хүн чинь нөгөө нэг тийм байдлаар орсон л байгаа. Тэгээд юунаас болчихоо гэдгээл олж хараад тэрэн дээрээ сайн ажиллахаар өвчнөж бай. Уналтч бай. Стрессч бай. Хүндэлж бай юм бүгдээрээ л алга болд юм. Маш хүн нөхцөл чи хүнээс өөрөөс нь л болсон л байгаа шүү дээ. Яг өөрөө л хийсэн байгаа шүү дээ. Өөрөө тэр нөхцөл байдалтай орох шалтгаан болсон юм. Тэргийн зөөр нэргийн тохиорч өөрөө шүү дээ.
тэрнээс болсон энэс болсон гэсэн юм ерөөсөө баг. Өөр дээр л хатуу чанга байр суурь, өөр дээрээс хяналттай байж ижил энэ ч хүмүүстэй одоо нийгэмтэй нэгэн дундаа явна штэ. Тэрнээс болоод манай ээж хэлдэг үг. Тэрнээс болоод энээс болоод гэж битгий тийм ярьж байгаа миний хөө. Хэлцдэг байхгүй. Бусдад Яг тэгж хэлэх гээд өөр ирэхгүй ингээд. Ингээд ахын тэгээд энэ төр гингүүд л миний хөө өөрөөсөө л өөгөө хар. Тэгээд надад асуудал чи юмцэндээ чамаас л болцсон баг. Тэгээ тэрийг өөрөө зас. Тийм засч ажиллах хэрэгтэй баг. Тэгвэл би нэг засах юм биш үү? Хамгийн үнэн хэлдэг хүн чинь ээж хүн гэдэг нь шүү дээ. Их хүн өстой ойлгож чадахгүй нэг үгээр ойлгуул чинь. Хамгийн хайртай хүмүүс чинь л үнэн үгийг хэлдэг байхгүй. Үнэнгээс оруулдаг байхгүй. Үнэнгээс баярлдаг байхгүй. Тэр бүгдийг анзаарч явах. За. Та түрүү ярилцах цаг манаас ерөнхийдөө өндөрлөх төгсөж шиг байна. Тэгээд ярилцлага бүр дээр асуугддаг хамгийн чухал асуулт одоо би асуух гэж байна. Гавнах. Тэгээд хүрэлцэн ирсэн бид танаас дахин маш их талархаж байна. Уран бүтээлчин бол одоо шинэ жилийн үеэр маш завгүй байгаа шүү дээ. Тэгээд энэ завгүй цаг үеийн хажуугаар бас хүрэлцэн ирсэн их баярлалаа. Тэгээд манай ярилцлагыг та бүхэнд хүрэхэд Чимээ Publishing, Вавилоны хамгийн баян ном, замун Janus Flower цэцгийн дэлгүүр та бүхнээс хүрэхэд дэмжин тусалж ажиллаж байгаа. Та бүхэндээ баярлалаа. За, bucket list гэдэг бол хүн амьд яваанаасандаа хийж үзэх зүйлсийн жагсаалтаа гэд түрүүн би хэлсэн тийм ээ. За, Гаванаахын хувьд таны bucket list-ийн хамгийн онцлог топ 3 эхний 3-т юу вэ? Одоо энэ яваанаасандаа хийж гүйцэх гэх юм уу? Та юу хүсэж байна? За энэ ч нэг бэрдээс юм асууж байгаа юм шиг л бараг. Юм ярихтэй тий. Сүү штэ. Бэрдээс юм хүсэж байгаа юм шиг л юм болоо явчих гад байж дандаа ингэж юм өмнө дандаа ингэдэг байхгүй ядраа. За ер нь энэ яваанаасандаа хийж бүтээй хийсэн гэж ажлын албадталтай юм би бодно л доо. Одоо энэ төгсөхгүй л дээ юмуд хөгжмөд ерөөсөө би нэг сайн хөгжим энэ бол одоо миний хуулийн зорилго болж байгаа. Хөгжим сайхан дуургаж сурах гэсэн л гэж. Нэгт. За хүн харахад ингэ л юм байна. Энэ надад айгүй том зүйл байхгүй. За нэгдэх нь аюул хилэм орж идэв юм байна. 2 3 хүн болохоор жиг шаналтай явдсан шүү дээ. За энэ цтай аюул хэцүү байна. Хэлж болохгүй зүйл байгаа юм уу? Үгүй ээ одоо тэгээ биний барахгүй юм зөндөө байж тээ одоо тэгээ. Аюул амархан ингээл ял болох ингээл өчмөрөдөг юм ярих гэдэг тэгсэн. Ээжигээл юу бодох юм да. Бас эрүүл мэндэд сайн үзүүлж урт насалж хүүгийнхээ бас дахиад нэг сайн явж байгааг бас нэг олон жил хараасаал хэсэл бодох юм да. Тэгээд өөрч нэг таны хүслүүд бол бүр маш тийм энгийн хүслүүд биш үү? Бүгд боломжтой гэж би бодож байна. Сайхан байна. Жохон бахта зургатаар л харж, кассетаар л дуугийн сонсдог байсан хатагаа ингээд мүр зэрэгцээд тэгээ уран бүтээл гэхээс илүү ингээд амьдрал яриад, нарийн ширийн юм яриад ингээд сууч нэгдэг бас.
мэрэгжилтэй бас талархаж байна. За гавнах би ярилцлага болгоно. Төгсгөлийн ямар нэгэн одоо асуултгүйгээр үлдээд юм а цочондоо. За энэ хүү нэвтрүүлэгт ямар ч намайг яг онлоод сонгоод оролцуулсан та бүхэндээ бас өнөөдрөөс ажил мэргэжлийн нислэгийн тийм сайхан амжилтыг хүсье. Өөрсдийнхөө дур сонирхлоор бас энэ асуултуудыг гоё хэлэх юм байна. Үнэ ингэж өөрөө ирэхгүй яриулдаг нэвтрүүлэг байна. Тэгээд энэ сайхан нэвтрүүлэг зөв хандлагатай байна. Урьж оролцуулсан маш их баярлалаа гэж хэлээ. Тэгээд миний хувьд маш их олон уран бүтээл хийсэн байна гэдгээ би бас хамаагаа залуу насаа зориулсан байна. Ингэж зогсоож болохгүй юм байна гэдгээ ойлгосон. Тэгээд та бүхэндээ дахин шинэ уран бүтээлээр уулзч жаах болно гэж хэлээ. Тэгээд эксэртэйгээ бас нэг ширэн уран бүтээл гэж магадгүй эсвэл нөгөө түрүү ярьжсэн CD-нд орсон аюу гой дуунууд телевизч хэмжээгөө дуунууд дээр ихтэй ажиллаад шинэ уран бүтээл өгч магадгүй энэ талаар бодохоор ярилцж хэмжээгөө болох тодорхой хэлэх зүйл болоо. Тэгээд 2026 онд маш их зүйлээр л уулзгаад байхдаа би цаашдаа ярилцлагууд нэх олон ороод багсан. Ер нь нэг тийм дур сонирхол багтаа юм шүү дээ. Тэгээд тийм байж зөвшөөрсөнд маш их баярлалаа. Тэгээд 2025 он бол энэ жил миний хувьд маш их өөрчлөлт гарсан. Тэгээд амьдралаас эзэн хичээл заяа хичээн хүн хэлсэн үгэндээ эзэн байх. Хийсэг ихтэй үнэн байх, өмж байх. Тэгж нэг удаагийн амьдралыг бас тоглоомжийг хандаж тийм өнгөрч явцгаагаараа гэж залуучуудад бас ахуйн үед хэлмээр байна. За тэгээд олонтой амжилтын жилүүд бас надад байлаа. За ингээд бүх үеийнгийн бүх найз нөхдөдөө хамтрагдуулж одоо үзэж байгаа хүмүүстэй сайн сайхан үсэ. Тэгээд 26 онд шинэ уран бүтээлүүд уулзцгаална. Уулзцгаая. За та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн шинэ дугаараар иргэн уулзъя. Нэрээ шинэ оны минь төргийг сайхан баярлцгаарай. Сайхан баярлцгаарай шинэ он. Таны он байх болтугай. Баярлалаа.